Зангийн аудио Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. Зохиолч Джек Майер. Бортхонд нуусан ам. Ирина Сэндлерийн бодит түүхээс сэдэвлэв. Энэ эмэгтэй Варшавын гетогоос 2500 хүүхдийг аварчээ. 1-р хэсэг Канзас 1999 оны 9-р сараас 2000 оны 2-р сар. 1-р бүлэг Зөрчил ба түгшүүр Канзас 1999 он. Лиз онгоцны цонхонд тухаараа тулж харлан харагдах тэнгисийг нарны гэрэл хэрхэн нэвтэлж байгааг ажиглан суулаа. Энэ бол онгоцны хөдөлгүүр хөнгөнөж эцэс төгсгөлгүй үргэлжилсэн тайван бус шүн байсан юм. Онгоц алгуурхан баруун тийш хазааж, тэнгэрийн хаяа зүүн тийш хэлбихэд тэрэнд нэг л эвгүй мэдрэмж төрлөө. Хязгааргүй мэт урт удаан үргэлжлэх, уйтгар төрүүлсэн ил нислэг, ёр бусын зоримог үл мэдэгдэхүй тийш хазан хилтээж, улмаар доош шунгасаар шин орчинд газардахыг тэр хүлээж байв. Жил ахсын өмнө Ирина Сэндлерийн тухай нэгэн гайхалтай тэмдэглэлийг US News and World Report сэтгүүл дээрээс уншиж суухдаа Лиз Камберс өөрөө энэ Boeing 747 онгоцонд суугаад яг ингэж цонхоор харан тэнгис далайг гатлан Европ, Польш, Варшавыг зорих юм гэж сансанчгүй байжээ. Тэрнийг 14 настай байхад үндэсний түүхийн өдөрт зориулсан бие даалтын даалгаврыг даалгасан нь огт санаанд оромгүй явдлын эхлэлийг тавьсан юм. Тэр үед сайн дураараа хүслэн дагаад хийчихэж чадхааргүй байсан тэр төсөл одоо цонхны цаана үзэгдэх нарны мандах туяа мэт бодит зүйл болжээ. Хэдийгээр тэрний өвөө, эмээ, багш нар, ойр дотны хүмүүс бүгд гайхаж балмагдсанаа нууц чадаагүй ч хамгийн их цочирдсан хүн нь Лиз өөрөө байлаа. Учир нь Лизтэй хамт сурдаг нэг үеийн гэдгээс өөр адил төстэй зүйлгүй. Хоорондоо нар сар шиг ялгаатай нэгэн ангийн охин Меган Стюарттай хамт энэ аялалд гарах болсон нь санаанд оромгүй явдал байлаа. Нөгөө эхнээний харалтаа суудалд толгоогоо түшлэгт налан унтах Меганы өтгөн хар ус нүүрлүүн унжина. Хэрвээ тухайн үед Лиз ирээдүйг харж чаддаг байгаад төгсөлтийн зургийн цомирлогийг урьдан үзэх боломж олдсон бол дуграгт сайвар царайтай өөртөө итгэлтэй Меганы зургийн дор 2003 оны шилдэг төгсөгч амжилтын оргилд хүрэх ирмэлцэлтэй гэсэн магтаал, талархал, амжилтын урт жагсаалт байна гэдэгт огтхонч эргэлзэхгүй байсан юм. Харин эв хавгүй энэс нь Лизийн зургийн дор юу бичигдэх бол? Бүтлгүүчүүдэд зориулсан бэлэг мутайхан амжилт гэсэн жирийн нэгэн мэдчилгээ байх байсан биз. Лиз цонх руу эргэж хараад богино шаргал үсээ гараараа илж янзлангаа өөрийнх нь үгийн санд орж ирэхдээ сэтгэл санааг нь тэгтлээ хөдөлгөж чадсан өв залганж хэмээх үгний тухай өөрийн ирэхгүй бодож эхэллээ. Ганцхан үг юм далайцтай, утга агуулгатай байхыг тэр мэдээд гайхсныг хэлэх юм. Өв залгамжлагч. Одоо та бүхний гарт Ирина Сэндлерийн түүхэн өв байна гэж нийгмийн ухааны багш үндэсний түүхийн өдрийн төслийн зөвлөх Ноён Коннорт хэллээ. Тэд жил ахсын өмнө жирийн нэгэн даалгавар дээр ажиллаж эхэлсэн ч удалгүй тэр нь Ирина Сэндлер төсөл болж амилсан юм. Тэд Ирина Сэндлерийг муж улсын төвшөнд гарган тавьж улмаар үндэсний хэмжээний уралдаанд толиулсан. Хамгийн гол нь бусад төслүүдтэй харьцуулахад тэдний эхлүүлсэн ажил уралдааны эцсийн шатанд шалгараа зогсоогүй илүү өргөн цар хүрээг хамарсан юм. Тэд хэдийнэ бортхонд нуусан ам жүжигэн Нью-Йорк дахь ариун еврейн сан, Канзасын боловсролын газар, Канзас Ситигийн хэд хэдэн жүүдийн сүмүүдэд толиулжээ. Энгийн хагаад гэнэн санагдах бортхонд нуусан ам жүжигэн дээр Ирина Сэндлер Варшавын гетод амьдардаг еврей гэр бүлүүдээр явж хүүхдээ амьд үлдээе гэвэл тэрэнд өгөх хэрэгтэй гэж эцэг эхчүүдийг ятгах байгааг харуулдаг юм. Хүмүүс хэдийнэ мартагдсан энэ түүх Лизийн сонирхлыг ихэд татав. Сэндлерийн мартагдсан түүхийг эргэн сөхөх нь Лизийн сониуч занг өдөхөөс гадна гүн гүнзгий айдас мэдрүүлж байлаа. Эцэг эхчүүд Сэндлер хатагтайд бяцхан үрсээ өгч явуулсаар байжээ. Лизийн хувьд өв залгамжлагч гэдэг үг тэс өөр утгатай, илүү хувийн чанартай, баатарлаг бус санааг агуулдаг мэт санагддаг байлаа. Лизийн ээж тэрнээс татгалзсан юм.
Тэрнийг 5 настай байхад нь орхин явсан юм. Үүр цайж тэнгэрийн хаяанд гэгээ татахыг ширтэнгэн Лиз эхээс хүүхдэд удамших эдгэшгүй өвчний талаар бодож суулаа. Онгоц алгуурхан доошлоход хөдөлгүүрийн чимээнд нь тэрний чих дөжрөв. Нарны гэрэл тэнгисийн манлыг бүхэлд нь гэрэлтүүлэхэд Лиз саяхан явж өнгөрсөн усан онгоцны мөрийг олж харлаа. Тав тух муутай сандлын түшлгийг налж суунган гунигтай бодолдоо дахин автав. Тэр энэ байдлаасаа дайчих гэж онгоцны хөшгийг хаасан ч нисдэг лаазан дотор бараан бодлуудтайгаа түүжигдсэн мэдрэмж нь илүү ихээр сэргэж сэтгэл нь тавгуурхаж зүрхэн дэлсэж эхлэв. Тэр нүдэ ансан ч өнгөрсөн үеийн дурсамж харагдсан хэвээр. Энэ бүхэн Лизийг 5 настай байхад Канзасын баруун хэсэгт орших фермерийн гэрийн тоос шороотой хүүтэн салхи нэвтүүлэх Фанеран хамтаа галтгоонд оройн хоолны үеэр болсон юм. Лиз ээжтэйгээ хамт нэг газраас нөгөө рүү байнга нүүдэг байсан тул хэдийн тоог нь алджээ. Харин энэ ферм дээр тэр ядаж өөрийн гэсэн өрөөтэй байлаа. Фермийн эзэд нь ахмаг насны ах トゥ 2 байсан агаад Лизийн санаж байгаагаар тэр орой ээж нь ахаад л найз залуутайгаа ам мөрөөсөн байжээ. Лиз ширээний ард ээжийнх нь найз залуугийн өгсөн хатуу махыг зажилж ядан суусан юм. Хэдийгээр тэдний хэрүүл таагүй санагддаг байсан ч энэ бүхэн өдөр тутамд болдог амьдралын хэвийн үзэгдэл гэж боддог байлаа. Хожим хойно дөнгөж саяхнаас л энэ бүхний гол шалтгаан нь хар тамхи архи байсныг ойлгосон юм. Харин энэ удаагийн хэрүүл хамгийн сүүлчийнх байжээ. Ээж нь генетхэн ширээнээс босож сандлаа хажуу тийш нь түлхээд хаалгаа савн гадагш гарч одов. Хэдхэн хормын дараагаар хуучин машины хөдөлгүүр чихрэн хөнгөнөх чимээ гарав. Лиз сандлаасаа буугаад хаалга руу гүйсэн ч хуучин Бьюк машины галзуу хорттойгоор эргэлдэх дугуйны тоосыг л олж харж амжсан юм. Машин тамийн чөтгөрүүдэд хөөгдсөн мэт байрлсан газраасаа сугарч ухс хийсэн тэр мөчөөс хойш Лиз ээжийгэн ахиж хизээч хараагүй юм. Тэр ээжтэйгээ салах ёс ч хийж чадаагүй. Тэрний зугтах ээжийнх нь үлдээсэн тоос урт зам татуулж тэнгэрийн хаяа руу далд орохыг тэр харж зогссон юм. Тэрл мөч тэрний толгойд гэрэл зураг шиг тотхон үлдсэн бөгөөд бусад үйл явдлууд шалбааг мэт булин гарчжээ. Найрсаг зантай нэгэн нийгмийн ажилтан тэрнийг фермээс авч асрах газар аваачиж дараа нь жинхэнэ эцэг нь өсгөн хүмүүжүүлэх боломжгүйг хэн нэгэн тогтоосноор аавынх нь аав, Билл өвөө, Филлис эмээгийн хамт үзээд алдъя гэж хэлснээр тэр тэдний өргөмөл охин болсон юм. Тэд өөрсдөө эцэг их байсан цагаасаа хойш бүтэн нэг үе өнгөрсний дараа охиныг үрчлэн авах амаргүй байсан нь ойлгомжтой. Хувцсны шуугинд тэрний хизээч нээж үздэггүй байсан гутлын хайрцагын дотор ээжийнх нь урт шаргал үстэй 2 ширхэг гэрэл зураг хадгалагддаг байлаа. Лиз том болох тусмаа тэрнтэй адилхан харагдахгүй тулд цайвар шаргал үсээн үргэлж аль болох богино тайрдаг байв. Он жилийн явцад тэр хар тамхи бие үнэлэх гэх мэт үгнүүд зөнхөлсөн гэр бүлийн яриаг санамсаргүй олж сонссоор ээжийнхээ эмгэнэлт амьдралын түүхийг ойлгосон юм. Охин хизээ нэгэн цагт энэ тухай асууна гэдгийг сэтгэл судлаачид нийгмийн ажилтнууд мэдэж байсан тул Билл өвөөг эртнээс бэлтжээ. Лизийг асуух бүрт өвөө нь сайтар цээжилсэн нөгөө л үгээ хэлнэ. Охин минь, ээж нь чамд хайргүй даа биш. Тэр зүгээр л чамайг асрах чадваргүй байсан юм. Энэнд чиний ямар ч буруу байхгүй. Лизи аав холгүй амьдардагч бараг эргэж тойрдоггүй. Хаяа нэг эрэхтэй тэрнээс ямар нэгэн өвчин халдах гээд байгаа мэт цэрвэж яарсан байдалтай харагддаг байлаа. Жил бүр төрсөн өдөр зул сарын баяраар ааваас нь ил захидал ирдэгч өнгөрсөн жилийн төрсөн өдрийн мэндчилгээ бүтэн 2-7 хоногоор хоцорчээ. Сэтгэл судлаач, нийгмийн ажилтнууд тэрэнд эцэгтэй хаягдахын зовлон гуниг, бухимдал, төөрч будлах, ичиж зовх зэрэг сэтгэл зүйн байдлын талаар байнга ярьдаг байлаа. Лиз сэтгэл зүйчдэр заавал очих ёстой байсан бөгөөд 5 минут дэмий чалчхын сонсч дуусгаад хаалгаар гарахдаа
өөрийн эрэхгүй залж чиглүүлэх, үл танигдах өөр нэгэн хүч сэтгэл дотор нь буцалж байгааг мэдэрдэг байлаа. Бие л өвөө нь 2 метр орчим өндөр, том толгойтой, хүдэр чанга булчинтай, ихэвчлэн боровтор нарны шил зүүдэг байв. Форт Скотт хот руу жуулчдыг зөөдөг аялын автобусны жолооч байх үеэс нь үлдсэн Дефорд гэсэн бичгтээ сарвчтай малгайг тэр байнга өмсдөг байлаа. Лиз өвөө эмээтэйгээ Канзасын баруун өмнөд хэсэгт орших 100 хүрэхгүй хүн хамтай Мэфлтон хэмээх фермерийн тосгонд даруухан жижигхэн байшинд амьдардаг байсан юм. Сэтгэл зүйчдийн таамагласнаар Лиз сургууль дээр баггүй асуудалтай тулгардаг байжээ. Тэр нэг газраа тайван сууж, анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй, хүсээгүй зүйлээ хийдэггүй, ойр ойрхон зодон хийж, шууган тарьдаг байлаа. Сургуулийн сэтгэл зүйчид Лизэд хэрхэн бие авч явахыг зааж, нөхцөл байдлыг ухааруулахыг оролддог байснаа сүүлдээ засрах янзгүй гэж үзсэн бололтой зөнд нь орхижээ. Нэг удаа өвөө нь Лизээс "Чи яагаад дандаа ингэж хэрэг тариад байдгийм?" гэж асуухад тэр зөрүүлэн "Ээж минь яагаад намайг орхисон юм?" гэж асуув. "Миний бодлоор энийг чи ойлгох хэрэггүй. Амьдралд ийм зүйл байдгийм" гэж өвөө нь хэлээд нулимсаа нун эргэсэн юм. Харин Лиз энэ бүхний учрыг заавал олох хэрэгтэй гэж боддог байлаа. Тэр хүний өмнө нулимсаа үзүүлэхийг төвчдөггүй. Мэдхийг хүссэн зүйлээ сэтгэлийнхээ гүнд нууж сурсан юм. Лиз альт саксофоноор гайхалтай тоглодог авьяастай хүүхэд байжээ. Тэрээр рэп, хипхопт дургүй, жаз болон блюзэд сэтгэлээ бүрэн өгдөг Дюк Эллингтон, Жон Колтрейн, Чарли Паркерийн бүтээлүүдийг цээжээр мэддэг байлаа. Байнга шахам тохиолдох таагүй өдрүүдэд Лиз өрөөндөө орж хөшгөө хаагаад том толныхоо өмнө нарны шил зүүгээд ширээнийхээ чийдэнг яг нүүрлүүгээ тусгадаг байлаа. Нүүрэн дээр нь туссан гэрэл тэрнийг Канзас Ситигийн тамхины утаатай жаз клубын тайзан дээр байгаагаар төсөөлөхөд тус болдог байсан юм. Ахлах ангид орсон анхны өдрөөс таагүй явдлууд эхэлсэн юм. Тэрнийг дахиад л ноён Кихартийн ангид оруулжээ. Өнгөрсөн жилийн эцэг эхийн хурал дээр тэр биел өвөөд нь "Лиз бол Канзасын бүх хүнд хүрэлцэхүйц тийм их ууртай хүүхэдтэй" гэж хэлсэн удаатай. Лиз багш нарынхаа дийлэнхтэй таардаггүй байлаа. Гэхдээ тэд ядчил нүүрэн дээрээ тэрний сэтгэлийн завиурыг ойлгож байгаа мэт царайлна. Харин ноён Кихарт бол тэрэнд огтоор ханддаг байлаа. Лизийн бодлоор тэр хамгийн хэцүү багш нарын нэг бөгөөд тоохгүй ч байж болохгүй, мөн тохиролцож ч болдгүй нэгэн байлаа. Би л өвөө нь нэгэнт багш нартайгаа таарахгүй бол биеэн барьж тэдний төвчээрийг барахгүй байхыг хичээгээрэй гэдэг байлаа. Гэхдээ Лиз хүний үгийг огт дуулдаггүй хүүхэд байсан учраас хичээлийн 2 дахь өдөр багшаа сольж ноён Коннордын ангид орох хүсэлтэй өгсөн юм. "Намайг зүгээр л ноён К гэж дуудаж болно. Миний хичээл хүнд шүү. Чи чадах уу, Элизабет?" гэлээ. "Зүгээр л Лиз гэж дуудаж болно. Элизабет гэж дуудахад би дургүй. Тэгээд бас би юунаас ч шантардаггүй." Ер нь бол тэр үннээ хэлсэн боловч яагаад ч юм аз дуудаж ардаа хуруугаа нууцаар сольбов. Тэгээд ч хэрвээ би дахиад бүтэн жил ноён Кихартийн хичээлд суух юм бол яг галзуурах юм шиг байна. Би тэсгүй дэлбэрэх гээд байна. Тэр Лизийн өдрөө тэрнийг далтартал игцлэн ширтснэ. Зөвшөөрсөн гэхээсээ илүү бодолд автсан байдалтайгаар толгойд иход. "Лиз, миний хичээл бусадтай адилгүй шүү. Зүгээр ч нэг бүтээлч нийгэм судлал гэж нэрлээгүй юм шүү. Би сурагч бүрээс маш их зүйл хүлээдэг. Энэ сайн дурын ажил боловч би сурагчдад үндэсний түүхийн өдөрт зориулсан төслийн сэдэв болохыг сануулсан. Судалгаа хийж хичээлийн бус цагаар их ажиллах хэрэгтэй болно доо. Энэ бол маш том хариуцлага. Чи чадах уу?" Дими зүйл ярих юм. Багш бүрэл тэрнээс хичээлээс илүү чухал зүйл хаан ч үгүй гэж боддог биз? "Тэгэлгүй яах вэ? Огтхон ч асуудал биш." "Тэгэлгүй яах вэ? Огтхон ч асуудал биш." Тэрнийг шуудаа шилжүүлсэн тул
Лиз хамгийн арын игнэний судалд суулаа. 104-р танхимд сурагчид байнга л нааш цаашаа холхилдож байв. Хажууханд нь үндэсний түүхийн өдөрт бэлдсэн сурагчдын төслийг зураг дүрснүүд мөн танхимын алдрын хананд гавьяатнуудын диплом өлгөөстэй харагдана. Тэр өдөр ноён К үндэсний түүхийн өдрийн тухай мөн зарим сурагчдын бэлдсэн төслийн талаар ярив. Тэдгээрээс хамгийн их сэтгэл хөдлөсөн нь 1957 онд Литл Рокийн дунд сургуулийн хамгийн анх цагаан арьстай хүүхдүүдтэй холилдон суралцахаар шилжсэн 9 Африк гаралтай Америк сурагчдын нэг Элизабет Экфорттой хийсэн уулзалт байлаа. Хожим нь тэнд Литл Рокийн 9 хэмээн алдаршсан юм. Та бүхэн арьсны өнгө шашин шүтлэг улс төрийн үзлийг үл харгалзан хүмүүсийг хүндэлж ойлгож сурах нь энэ даалгаврын зорилго юм гэж ноён К тайлбарлав. Тиймээс тэр нэрэн дуулдаагүй баатруудын тухай судлах төсөл бичиж, жүжиг тавьж, баримтад кино хийж, үсгэлэн гаргахыг сурагчдаа зөвлөдөг байлаа. 1999 оны хүртэл 11 жил Union Town-д багшлах хугацаанд тэрний сурагчид иргэний эрхийн тэмцлийн түүх их хямралын үеийн тэсвэр хатуужил, тэгшэрхийн тухай 40 гаруй төслийг хийж гүйцэтгсэн юм. Эдгээр төслүүд та нарт судалгааны ажил хийж, мэдээлэл ашиглахад туршлага суулгана. Энэ нь амьдралыг өөрөөр харахад туслана гэдэгт би найддаг. Ганцхан хүн түүхийн үйл явцыг өөрчлөх чадaltaй. Тэр хүн нь та нарын нэгч байж болно шүү дээ гэж тэр үргэлжлүүлэн хэлэв. Лиз тэрний үгийг төдийлөн чухалчлан сонсохыг хүссэнгүй. Арын суудалд доош бүхэж самбарын дээх нь өлгсөн уряаны утга учирыг бодон суулаа. Нэг ам аварсан хүн дэлхийн ертөнцийг аварч чадна. Жуд Талмуд